Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Алсын хараа 2000-т Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Улсын хурлын 35 дугаар тогтоол, засгийн газар 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 1994 онд батлагдсан жагсаалт цуглаах журмын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг Улсын хурлын чуулганы нэгдсэн уралдаанаар хэлэлцүүлэхээр танилцуулж байна. Тус хуулийн төслийг Монгол улсын нэгдэн Орос олон улсын гэрээ, конвенц, хуулийн хэрэгжилт үр дагаврын үнэлгээний тайлан, Монгол улсад хүний эрхийн төлөв байдлын нийт 6 удаагийн илтгэл тусгасан мэдээлэл, дүгнэлт, зөвлөмж, хуулийн хэрэгжилтийн талаар Amnesty International төрийн бас байгууллагаас гаргасан тайлан, дүгнэлт, зөвлөмж, Монгол улсын их хурлын хүний эрхийн дэд хорооноос 2021 он зохион байгуулсан жагсаалт цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар олон нийтийн хилцүүлэлт тусгагдсан зарим асуудлууд үндслэн нэрийг жагсаалт цуглаах эрх чөлөөний тухай хуулийн төсөл гэж өөрчлөн дараах агуулгаар боловсруулад байна. Үүнд 1. Жагсаалт цуглаах журмын тухай хууль жагсаалт цуглааныг Монгол улсын иргэн, улсын бүртгэл бүртгэгдсэн улс төрийн нам төрийн бус байгууллага зохион байгуулах хэрэгтэй байгааг Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага зохион байгуулах хэрэгтэй байхаар өргөжүүлэх. Хүчин төгөлдөр хууль жагсаалт цуглаан зохион байгуулах санаачлах асуудал нь тодорхой хүрээ хязгаартай. Тухайлбал улс төр нийгэм эдийн засаг, хүний эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар гэж тусгайлан заасныг өөрчилж ямар ч асуудлаар жагсаалт цуглаан хийж болохоор нээлттэй байх. Жагсаалт цуглааны төрөл хэлбэр болох аяндаа бий болсон зэрэгцсэн эсрэг жагсаалыг зохион байгуулах хүлээн зөвшөөрч тэдгээрийн аюулгүй байдлыг хангах хэв журмыг хамгаалах. 4. Бүртгүүлэх нэртэй болов зөвшөөрөл авдаг тогтолцоог халж зөвхөн авто цомын зорчих хэсэгтэр урьдчилан мэдэгдэж хариу авсны үндсэн дээр хуулиар хоригдсноос бусад газарт мэдээлэл хүргэснээр зохион байгуулах боломж бүрдүүлэх. 5. Мэдээлэл хүлээн авах, хариу өгөх, хууль бус жагсаалт цуглааныг албан дараах эрх бүхий этгээдэн засаг дарга буюу улс төрийн албан тушаалтан байгааг өөрчилж мэдээлэл хүлээн авах этгээдэн цагдаагийн байгууллага, харин албан дараах этгээдийг цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн засаг даргын тамгын газрын дарга байхаар өөрчлөх. 6. Хориглолт хязгаарлалтыг тодорхой болохоор төсөл зохицуултыг тусгасан. Нийтийн хэв журам үндэсний аюулгүйдлийг хангах, бусд хүний эрх чөлөөг хамгаалах шаардлагаар зөвхөн хуулиар байршил, зорилго, агуулга, субъект, цаг хугацааны хориглолт хязгаарлалтыг хүлээн зөвшөөрч жагсаалт цуглаан хийх эрхийг хориглосон, хязгаарласан агуулгатай захиргааны акт баталж мөрдүүлэхийг хориглох. 7. Зөвхөн хууль заасан үндслээр албан тараах, ингэхдээ тус ажиллагааг баримтжуулах, урьдчилан сануулах, оролцогчийн хувийн байдал тохирсон арга хэмжээ авах, аль болох хамгийн бага хүч хэрэглэх аргыг сонгох, тус ажиллагааг хэрэгжүүлсэн талаар олон нийт мэдээлэл өгдөг байх. Түүнчлэн хуулийн төсөл хүчин төгөлдөр үйлчилж байгаа зарим зохицуултыг хэвээр хадгалсан болно. Тухайлбал онц байдал, дайрны байдал зарласан, гамшиг осол тохиолдсон хугацаанд хориглох, энэ хууль болон бусад хуулиар хориглох тодорхой байршлуу зохион байгуулагч болон оролцогчийн үүрэг мэдээлэл хүргүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хууль үйлчлэх. Мөн хууль бус жагсаалт цуглаан албан тараах үндэслэл болох зэрэг болно. Түүнчлэн шөнийн цагаар жагсаалт цуглаахыг хориглох агуулгыг нэмж тусгаад байна. Хуулийн төсөл батлагдсанаар хүний эрхийн төгөөмөл тунхал болон иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт заасан иргэдийн 50 хуран цуглах эрх чөлөө хангагдаж зөвхөн хууль заасан үндслээр энэхүү эрхийг хязгаарлах зорилт баталгаажна. Жагсаалт цуглааны хэлбэрүүдийг хүлээн зөвшөөрнө. Жагсаалт цуглааны хориглолт хязгаарлалтыг хүрээ хязгаар тодорхой болно. Хууль зааснаас бусад альва хэлбэр тухайлбал захиргааны хэмжээний актаар хязгаарлах боломжгүй болох юм а. Жагсаалт цуглаан зохион байгуулахад бүртгүүлэх үүрэгтэй эрх бүхий байгууллага бүртгэсэн тохиолдолд жагсаалт цуглааг хэрэгтэй болох зохицуулт үйлчлэл байгаа байдал хязгаарлагдаж зөвхөн онцгой нөхцөл байдал, зайлшгүй хориглох цөөн тохиолдол бус тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлэл хүргүүлснээр жагсаалт цуглаан зохион байгуулах боломж бүрдэнэ. Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг сахиулахдаа хүний эрхийн зөрчил гаргахгүй байх, хууль ёсны 50 жагсаалт цуглаан жагсагч болон цагдаа хамтран ажиллах, хоорондоо эрх дэвтэй харилцаатай байх, мэдээлэл солилцох, зөвлөн туслах нөхцөл бүрдэнэ. Хуулийн төсөлтэй холбогдуулан цагдаагийн албаны тухайд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, дотоодын цэргийн тухайд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, дайны байдлын тухайд өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухайд өөрчлөлт оруулах тухай, хууль хүчингүй болсон тооцогдох хуулийн төслийг дагалдуулан боловсрууллаа. Иймд хуулийн төслийн үзэл баримтыг хэлцэгсхийг хэлтсэн шийдвэрж дэмжиж өгнө. Анхаарал хандуулсанд баярлалаа. За баярлалаа.